намайг таяа гэдэг. Өнөөдөр та бүхэндээ Nissan Patrol Y62 Land 202-ыг харьцуулж танилцуулнаа. За энэ хоёр машин маань Монголд хойлоо маш илбэг байдаг. За машин мэдгүй гаднаас нарах юм бол төстөвтөр харагддаг боловч дотроо маш их ялгаатай. За ямар ялгаатай байна, ямар төстөө талаа нь аль нь давуу вэ, аль нь цул талтай вэ гэдгийг одоо детальч танилцуулъя. Land 200 4.6 литрийн V8 мотортой, Patrol Y62 нь 5.6 литрийн V8 мотортой. Үнийн хувьд Land 200 279 сая төгрөг, Patrol 269 сая төгрөгийн үнэтэй. Хоёулаа 7 хүний судалтай 2020 оны машин байна. За Patrol Y62-ийн давуу тал гэх юм бол маш тогтвортой 80 км-ийн хугацаа зам дээр явж байгаад тойрог дээр эргэлт хийхэд ямар ч савлт байхгүй яг чигээрээ ингээл эргэл өнгөрнө. За харин Land 200 маань 80 км-ийн цагийн хугацаа явж байгаад эргэлт хийхэд баг зэрэг саваад замаасаа нэг баг зэрэг халих гэдэг. За явдлын давуу болон сул тал нь энээр гардаг. Донцлогтой зам дээр Nissan маань баг зэрэг юутай ер нь жоохон донцлогтой зам дээр баг зэрэг хатуу жоохон ингэ цохилт өгөөд идэг. За Land 200 маань донцлогтой зам дээр ёстой Монгол шалгарсан машин яачгүй. Явдал нь маш гоё зөөлхөн. Land 200-ийн маань амаржийн маш хямдхан элбэг олддог. За Nissan-ы амаржийн болохоор баг зэрэг үнэтэй. Тэгээд зөвхөн одоо засвар хийдэг газар маш цөөхөн учраас зөвхөн одоо балхаа засварын газар нь одоо баг ганцхан газар байна. Тэнд л очиж засвар хийх боломжтой. За Land 200 болохоор застай газрууд бол маш олон байгаа. Олон засварын газартай. Сэлбэг маш элбэг олдно. Ер нь бол Монголын нөхцөлд их шалгарсан. Зарим нэгэн деталууд нь эвдрэхэд запас сэлбэгүүд маш элбэг олддог. Салоны хувьд ямар ялгаатайг харцгаая. Урдлын хоёр судал хуйлаа хөрн хаална. Дээр люктэй. Урдлын харцны зай хангалттай их зайтай байгаа. Хөргөчтэй. За энд ингээ уцаа хийгээд хийчих боломжтой юм гүнзгий савтай. Land 200 донцлогтой зам дээр жолоодож явхад явдал нь маш гоё зөөлхөн. За гэхдээ Монголын хөдөөний зам дээр Patrol-ыг бодвол их ундаг, тогтвор муутай машин. 4 дугуйгаараа майждаг. За дифференциал хөгжинөстэй KDS системийн тохируулгууд нь энд байна. За дотор салонд орж үзье. За салоны хувьд болохоор та бүхэн харж байгаа бол загвар нь ер нь бол Land 200-аас хамаагүй илүү салоны загвар. Дээрс нь арай илүү юутай зайтай. Энийгээр битүү арс явсан эндээ маягдлалтай. Land 200-тай харьцуулахад илүү том зайтай. Дээрээ люктэй, хойлоо люктэй байгаа Land 200 ч гэсэн люктэй байгаа. За энэ голын сав нь эндээ бас адилхан хөргөчтэй. Суудлын загвар бол хуйлаа өөр байгаа. Энэ Y62-ын суудал нь яг л ийм буудан дээр суугаа явж байгаа юм шиг маш гоё зөөлхөн. Одоо яг арын нурууны хэсэг энэ хэсэг одоо яг энэ суудлын хэсэг бол ийм бамбалцсан зөөлөн. Буудан дээр сууж байгаа юм шиг. Илүү тухтай суудалтай. Эндээ бас утасны тавиартай, USB залгууртай. Хурдаа маш хурдаа авдаг. Ямар ч орлох чимээ байхгүйгээр сүнг гэл хурдлана. Land-ийн хувьд болохоор хаазаа дарахаар нэлээд гэж орилж байгаа хурдаа авдаг шүү дээ. Энэ дээр бол маш том ялгаа гардаг. Land 200, Patrol 2 дээр. За энэ толон дээрээ камертай. За ингээд энэ одоо зүгээр тол биш шүү дээ. Ингээд шууд арын камер болчихно. За менюнээсээ харж агаад тол бүдгээ тааруулж болно. Дээрэс нь эндээсээ камера удирданд ингээд дээшлүүлнэ. Доошлуулаад харчиж байна. За бас баруун зүүн тишээ ингээд хараад артлынхаа камерыг ингээд хөдөлгөж харах боломжтой. Энэ нь бол бас энэ Nissan Patrol-ийн нэг давуу тал. За буцаа тойл алгыг үл ингээл болоо. За одоо машин та явж үзье. Барьж авахд шулуун зам дээр тогтвор сайтай, сайхан амбалзаж явдаг. Харин донцлогтой зам дээр жоохон хатуу, тэгээд салонд амархан дуу ордог сул талтай. За ухрын араан дээрээ хийхэд энэ дэлгэцэн дээр шууд камер гараад ирж байгаа юм. Хүсэх юм бол дээчээ
талаа бас камер болгоод хараачих бүрэн боломжтой. Энэс илүү бол харагдахгүй. За энэ цасан дээр, хадан дээр, элсэн дээр эсвэл шулуун зам дээр гээд торхоонууд өөрсдөө хийчих болно. 4 дуугаараа майждаг. Дифференциал төвжээтэй. За арын суудалтаа орж үзье. Уртлын суудлын дээр суухад миний өвдөг болон уртлын суудлын хооронд хацаа иймэрхүү байна. За хойдлын суудлууд дээр юм 2 дийлэгцтэй уншхан гэрэл маань голдоо байрлж өгсөн байна. За хойдлын заалны удирдлагууд бүгдээрээ энд байна. Хойдлын суудлуудыг харин энэ дээр нэг даваа тал нь халаадаг, хөргөдөг. За агаарынхаа температур эндээс тохируулна. HDMI оролттой. За 3 дахь эдийн суудлын руу орохдоо ингээд нэлээд тонгож орж шүү. Нуруу бол шууд тулчих. Нэлээд ер нь бол хавчиг. За багтаа. Одоо миний хөлийг хардаа. Энд ингээ бүр ингээ тулж байгаа байхгүй. Тэг өвдөг нэлээд дээшээ. Ер нь бол аргагүй басан тохиолдлын цуун гэхээс ер нь яг хүн суугаад явахад бол жоохон тохиомоотой юм байна. Энд дээр харин 50-тай 2 усны сав хийчих боломжтой. Иймэрхүү байна да. Хаашаа бол би ч одоо метр 67 та хүн миний толгой бараг ингээд тулах гад байна. Хойдол өндөр хүн бас явах жоохон хэцүү юм байна. За арын суудалтаа орж үзье. Арын суудалч гэсэн ландыг бодвол илүү зайтай санагдаж байна. Илүү цэлгэр том. Харин энэ артлын удирдлага болохоор харж байна уу? Ландаас арай өөр байгааз. Юугаа. Артлын удирдлагын хувьд бол ланд арай илүү юм байна. Nissan патрулыг бодвол эндээ харин 2 USB залгууртай учраас хаан сууж байгаа хүмүүс маань уцаад тусдаа цэнгэлээд явах боломжтой. За чихвчний оролцтой. За хуйлаа ар дээр юм дэлгэцтэй байгаа. Гэхдээ юуг бодвол ланд 200 бодвол арай жижиг дэлгэцтэй байна. Уншлагын гэрэл маань хажуу талдаа байрлж өгсөн. Ландны болохоор дээдэлтэй байсан шүү дээ. За зайны хувьд бол арай л илүү зайтай. За 3 дахь нэгний суудлал руу орохдоо ингээд босгоно. За түрүү ингээд миний бүр нуруу тулаад байсан. Энд бол таац нь арай өндөр байна. За арай том зайтай. Түрүүн чинь бүр би ингэж тулж исэн штэ. Тэгэхэд одоо бол ингэж суух боломжтой болж байна. За таазны артлын тааз бол бас чүд өндөр байна. Ландыг бодвол гараа ингэ тавиад явах боломжтой илүү ихтэй юм байна. Энэ суудлаа ингээ удирдлагаараа аргашаа хоошоо ингэ болгоод удирдчих боломжтой. Ингэж удирдах чинь. За дэрийг ингээд дээшлүүлчих болно. Бас энэ суудлын энэ дээрээ бас бандар учраас зөөлхөн ландны суудлал бол ийм бандар зөөлөн юм байхгүй хатуу байсан. Энийг ингээд урагшаа болоход айгүй ихтэй юм баг өөр ингээд автоматар явчих. Түрүүн чинь нэлээд хүч орж иж бас урагшлуулж ирсэн шүү дээ ланд 200 дээр. За багаж та танилцъя. Багаж ингээд хоёр тишээ онгоно. Багаж онголглоо. Энэ дотроос хайрцагтай. За энд ослын гурвалжин байна. Энд болохоор багашны савтай. Одоо онголоход үзүүлье. За ийм багашнуудтай. Бүгдээрээ цаанаасаа ингээд машин таа цуг ирдэг. За артлын суудлыг хураасан тохиолдолд нэлээд зай гарчна. Эхлээд дээрийн доошлуулад тэгээд энэ суудлаа доошлуулад тэгээ энийгээр нь ингээд дээшлүүлчихнэ. За иймэрхүү хэмжээний зай гарч байна багаж юм.
За багаж ингээд товчон дээр дарчаад өөрөө автоматар онгооно. Ландны хоёр тишээ онгоож исэн бол энэ патрол маань дээшээ зөвхөн онгодог. Нэг том хаалгатай. За энэ доороо анхны тусламжийн сав ослын гурвалжингийн сав байна. Дахиад доороо дахраад нэндээ тэгээ ойр зүрийн багшнууд нэндээ байрлаж байна. За эндээ арын гэрлээ ингээд өдөрчих боломжтой. Ланд 200 бодвол ингээ удирдлагаараа 3 дараагийн судлыг буулгачих боломжтой. Гэхдээ хоёулангийн зэрэг болгоёг бол ингээ зэрэг дарах юм байна. Зэрэг удаан дарж ийж юу яа хэвчлэн дарна. Гэхдээ нэг дараад орхичдаг болов амар байгаас тэгэхгүй бол ингээ за ардталтаа иймэрхүү их зайтай гарч байна. Эндээ 12 вольтын тогны оролттой. За юм байна. За тэгэхээр саяны танилцуулгаас Nissan Patrol Y62 маань шулуун зам дээр бол үнэхээр гайхалтай юм байна. За харин Land 200 маань Монголын нөхцөлд донцгойтой зам дээр үнэхээр шалгарсан машин юм байна гэдгийг бүгдээрээ мэдлээ. Өдөөг хүртэл баярлалаа. Ингээд дараа дараагийн сонирхолтой танилцуулгыг үзхийг хүсвэл subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.